За үнэхээр өнөөдөр жингээ хурал эхлээд 40,000 орны хурал эхлэхэд Хуамын тоо нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжийн хуваарьтай уялдуулж шударгаар мандатаа хуваарлаач гэдэг шаардлагыг та бүхэн өдөржингөө ярьсан. 60,000-аас доош хүн амтай аймагуудад нэг мандат гэдэг бол хүн амын тоогоор харьцуулахад шударга. Энэ тухайн асуудлыг та бүхэн дийдрайгаараа хилээрч зөндөө хэлсэн. Яагаад Булган аймагт нэг мандат байхад Сүхбаатар аймагт 2 мандат байгаа юм гэж 3 өдөржингөө хаширж байгаа хүмүүс нь та нар шүү дээ. Гэтэ өнөөдөр гинт яхаараа 2 үзүүцтэй зүшиг суудлын дээр багаас ирчихвоо. Та бүгдийн ярьсан тэр саналаар чинь та бүгд болоод өгөөрэй. Отон баяр гишүүний мессеж одоо Твиттер дээр бичсэн өгөөч байна. Усын хурлын даргад албан тоотоор өгсөн бичигч байна. Ийм бичиг зөндөө байна. Тэгэхээр яах аргагүй бид бол хүн амын тоо нутаг дэвсгэрийн нэгж газар нутгийн байрлал дээр нь харьцуулж хараад Сүхбаатар аймагт өгсөн 2 мандатыг хасгаас өөр аргагүй болсон. Дунд говь, говь алтай, Булган, Сүхбаатар 4 60,000-аас доош хүн амтай байна. Тэгээд та бүхэн түрүүнээс хойш дахиад би 2-3 өдрийн өмнөх ярианууд чагаарэ. Увс аймагт 3 мандат өгсдөө гэсэн. Тэгэхээр энэ зарчим ч өөр шударга байгаа бол энэ зарчмын дагуу санал хураахаас өөр аргагүй байна гэж санал оруулж ирж байгаа. 4 аймаг 60,000-аас доош байгаа учраас нэг мандаттай. 80,000-аас хүрж байгаа учраас тэр аймагуудад нь 3 мандаттай. 60 болон 80-ийн дунд байгаа аймагуд 2 мандаттай. Энэ чинь өөрөө бодиттой объектив шалгуур байна шүү дээ. Тийм учраас энэ шалгуураараа саналаа ураагаа шийдвэл дараа нь хил ам гарахгүй. Бодиттой байна.